Өдрийн мэнд өнөөдөр та бүхэндээ дараагийн хайр сэтгэлийн харилцаа гэсэн сэдвээр урьдчилан хийхээр бэлтгэсэн байгаа. Энэ урьдчилан маань юу надад өгт хийгдэж байгаагүй бах. Тэгэхээр таад маань 3 группээс харж байгаад өөртөө аль таалагдсан группээ сонгоод урьдчилантаа орцгоно. За сонгосон байх гэж найдаж чинь 1-р группийн маань урьдчилгыг харъя. За 1-р группийн маань Ace of Wands буюу өдрийг сонгосон. Тэгэхээр 1-р группийн маань хувьд ер нь нэлээд удаан хугацаанд ганц бие явж байгаа ч юм уу эсвэл ямар нэгэн хойноосоо татлаад түлхээгүй өнгөрсөн дэх харилцаа гэсэн ойлголт байхгүй. За өнгөрсөн дэх хүнтэй үерхэж байсан, сууж байсан ч гэсэндээ тэр нэлээд олон жилийн өмнө энэ харилцааг ер нь хаяад орхиод мартсан ямар нэгэн тийм өнгөрсөн дэх хүлээстэй сэтгэлээ шарахгүй байгаа хүмүүс гэж харагдаад байна. За дээрэс нь энэ групп тэр 1-р тийм байна. 2-дугаарт таад дээр маа дөнгөж сайхан цаашин харилцаа эхлэх гээд байгаа бол таад маа зөв группээ сонгосон байна. Мессежээр орж иж байгаа, эсвэл харилцаа холбоо тогтоосон хүн байгаа, эсвэл нэг хүнтэй танилцсан ч юм уу тийм энэ хүнээ үзүүлж байж болохоор байна 1-р группийн маань. Тэгээ ер нь хостой болохоо нэлийн удаа хүлээж байгаа цаашин эхлэлийг амьдралдаа дуудаад байгаа хүмүүсийн өнгөрсөн дэх ямар нэгэн холбоо харилцаа гэхээс илүүтэйгээр цаашин харилцааг хүнтэй үерхий, хүнтэй суухыг хүсэж байгаа. Тэгээ тэрнтэй бол бэлэн болчихсон хүмүүс гэж харагдаад байна. Өөрхийн энерги ирч хүчийн хувьд бол ер нь одоо амьдрал нь нэлээд цэгцэрсэн хүмүүс байж болно. Эсвэл нэг мөнгө, санхүү, за гэр орны байдал гэхээсээ илүү хамгийн номер 1 дэх зүйл нь юу бэ гэхээр та маань ялцчгүй хостой болохыг хүсэж байгаа хүмүүс байгаад байна гэсэн мессеж орж ирлээ. За одоо хэдүүлээ ингээд урьдчилан орчё. За ялцчгүй шинэ эхлэлийг хүсэж байгаа хүмүүс байна. Тэгээд яг та хэдийн маань дотроос нэг орж ирж байгаа мессеж нь юу юм бэ гэхээр би баг хостой болж чадахгүй юм шүү. Аюу сөрөг бодлууд бас үлийн жоохон мэддэгдээд байх харагдаад байна. Энэ нь юу юм холбоотой вэ гэхээр шинэ хүмүүс орж ирсэнтэй холбоотой зүйл ба маш их орж ирж байна манайхаа. Тэгэхээр одоо нөгөө харилцаан дээр шинэ харилцаа орж ирсэн танилцсан нэг болохоор дүнж холбоо тогтоож байгаа хүн байгаа бол таад маань энэ хүн дээрээ зөв хүн богн болов биш болов гэсэн эргэлзээ айц бас баг зэрэг байна гэж харагдаж байна. За тэгэхээр таад маань ямар ч байсан шинэ харилцааг хэдийгээр хүсэж байгаа ч гэсэндээ дотооддоо яг энэ орж ирж байгаа хүн мөн болов биш болов. За зайны хань мөн болов эсвэл урт хугацааны харилцаа мөн байж чадах болов гэсэн байдлаар хандаад байна. Ялцчгүй цоо шинэ харилцаа байгаа болохоор таад дээр маань нөгөө удаан хугацааны зүйл гарч ирэхгүй байна л да. За дараагийн харилцаан дээр ч орж ирж байгаа хүний нөхцөл байдал энергийг хэдүүлээ харна. За энэ хүний хувьд гэдэх юм бол нэлээд гал ордтой хүн байгаа харагдаж байна. Арслан нум. За дээрэс нь хоньны орд байна, матрийн орд харагдаж байна, охины орд харагдаж байна. Загасны ордтой хүн байж болохоор байна. Энэ хүн маань ялцчгүй цоошин хүн таад маань өмнө нь юу таньж мэдж байгаагүй хүн юм шиг байна. Баг зэрэг цөөх хүмүүсийн хувьд бол яг өнгөрсөн дэх таад нэг холбоо харилцаатай байсан хальт мессежлж байсан юм уу эсвэл хальт бие таныг тийм хүн байх магадлалтай. За энэ хүний хувьд гэхээр ер нь их залуулга хүн байна. 30-аас доош насны хүмүүс байгаа харагдаад байна. Дээрс нь маш их ирч хүчтэй. Гэхдээ яг үйлдэл хийхдээ тийм тань руу үйлдэл хийж орж ирэхдээ шууд ингээд маш хүчтэйгээр татагдаад ч юм уу маш шийдвэртэйгээр тэгж орж ирнэ гэхээсээ илүүтэйгээр бас зэрэг баг зэргийн нухацтай орж ирэх байна. Энэ хүн маань харин таадыг хүссэн шиг урт удаан хугацааны хайр сэтгэлийг хүсэж байгаа хүн гэж харагдлаа. За энэ ханаа. За дээрс нь ер нь амьдралаа холбоо хүнийг хайгаад явж байгаа энергитэй хүн байна. Бусдаар яг нэг уулзаад хүнтэй уулзаад тий. За one night ч юм уу нэг удаагийн уулзалт эсвэл
төв холбоо харилцаа тогтоож байгаад болох тийм харилцааны хүсдэг хүн бол биш гэж харагдаад байна. Яг энэ хүний хүсэж байгаа зүйл нь бол одоо яг л уучраад амьдралаа холбох эсвэл урттай хугацаанд ингээ гоё бие биений хайрлах тэр яг үнэж хайрыг маш их хүсээд тэмцээд явж байгаа хүн юм байна. Ялчгүй өнгөрсөн хугацаанд бас яг харилцаанууд дээр орохдоо нэлийн тийм сорилттой тулгарсан вирусны гомдол хариуцлал гомдол за хараасал тийм зүйлс бас харилцаан дээр спазмын шарах мэдэрсэн байж болохоор байна. Яг нэг жинхэнэ хайр сэтгэл хүсээд орчтой. Тэгэхэд яг өөрийнх нь хүсэж байсан шиг жинхэнэ хайр биш өөрийн аягүй их зовоолсон. За тэгэл энэ харилцаа дээр маш их тэмцэхэд хүрдэгтэй ганц тал магадгүй нэг өөрөөсөө л хайраар хүнийг хайрлсан хүн байна гэж харагдаж байна. Тэр утгаараа бас одоо яг дараагийн орж ирэх харилцаан дээр бол маш нухацтай хандаж та хэд рүү маань ингээд хөнгөн үйлдэл биш. Тэр доктортой, тууштай, дээрс нь би биенээ маш их үнэнчээ хайрлах тэр хайрыг хүсэж орж ирэхээр хүн байна. За энэ хүний хувьд гэд тэгэхээр та хэдтэй маань яг учирсан хүн бол биш ээ. Одоо түгч холбоо харилцаа тогтоосон хүмүүс бас байж болно. Гэхдээ бол яг одоо удахгүй орж ирэх гэж байгаа хүн гэж харагдаад байна. Нэг маш ойрхон. Гэхдээ нэг 7 хоногоос 4-7 хоногийн дотор орж ирнэ амьдралт чинь гэж харагдаад байна. Тэгээ энэ хүн маань ер нь тань руу үйл хөдлөл хийгээд тэгтээ бас тийм шууд үйл хөдлөл хийчгээд жоохон нухацтай хандаж харилцаан дээр ингэж цаашаа суух гээд байх магадлалтай. Тэр нь яаж вэ гэхээр таныг аюул их ажиглахад байна. Харилцаан дээр шууд орж ирээд ингэж тань руу бүх зүрх сэтгэлээ ингэж зориулахаасаа илүүтэйгээр баг зэрэг ингэж зүрх сэтгэлээ хомсон байдалтай таныг ажигласан байдалтай хүлээснэ. Таныг за ямар шиг хүн бэ? Үнэнч хүн үү? Тууштай байж чадах хүн үү? Яг миний хүсэж байгаа хүн мөн үү гэсэн байдлаар тантай өрнө. Тийм шууд дотны харилцаа сэтгэлийн дотны холбоос үүсгэхээс илүүтэйгээр баг багаар тань тайд руу маань ингэж ойртохоор харагдаж байна л да. Энэ нь угаасаа нэг өнгөрсөнтэй хавцаас шаарах дээрээс нь өөрөх нэг үзэл бодолтой маш их чухал холбоотой зүйл байна. Та хэд маань энэ дэр нь бас эргэлзээд яг хуу та хэдийн зүгээс энэ харилцаа орж ирэхээр эргэлзэх зүйл нь юу вэ гэд тэгэхээр энэ хүн дээр гацх зүйл нь нэг танд сэтгэл зүрхээ зориулахгүй байгаа ч юм шиг эсвэл нэг худлаач юм шиг байж байгаа даалга болчихдог эсвэл нэг тийм үйлдэл хийхгүй тийм мессежээр ингээд байнга харилцаа тогтоогоол юу гэж юм бол цэгийг учрыг өстө хармаар байна, санаад байна, тийм зүйл байхгүй. Нэг талыг нөгөө армантыг харилцаа байхгүй болохоор таад маань бас сөр бол давтгал юм байна л да ялцчихгүй. За би өмнөхөр таалалттай тохиолдол хаалгадахгүй юм болов. Энэ хүн яг надтай яах гээд байгаа юм бэл тэ үерх юм уу, үгүй юм уу? Зүгээр нэг уулзгаад байгаа юм болов гэсэн. Таадэд маш тийм баг зэргийн сөр мэдрэмж өгөхгүй байх талтай бас эргэлзээ төрүүлэх гээд байх талтай харилцаа байгаа гэж харагдаад байна. Хэн шаттай. За харин Oracle card-ийн мессеж таны одоо цикл өнгөрсөн магадгүй ганц би яваад байгаа тэр хугацаа ч өнгөрч байна тийм. За тэгээд бас ингэж таныг одоо амар амгалан руу чиглүүлж байна. Тийм болохоор дараагийн алхам руу ч ингэж чиглүүлж байна. Аз жаргал та бүхнийг одоо ингэ хүлээж байна гэж харагдаж байна. Тэгэхээр та хэд маань ганц би явж байгаа баяртай мэдээд болоход энэ ганц би амьдрал чинь ингэ дуусах нэ. Хүн хүлээгээл ганцаардаад гуйглаад өдгөрлөөд байсан бол та тийм маань яалтчгүй тэр хугацаа чи ингээд одоо дуусч байгаа энэ үе ирж байна. За энэ хүн танаас бас дүү байж болохоор юм байна. Зүгээс залуулгын нэрхдэг байгаа болохоор танаас бас дүү байж болох юм байна. Тэгэд залуу хүмүүсээс таны одоо нэг амьдралын чинь зорилгод туслах, багшлах тэр зүйлс орж ирж байна гинэ. За нэг сав дүү байж болно. Нэг бол танд ингээд амьдралд чинь энэ холбоо харилцаа тогтоосноо цаашаа таяр маань илүү үргэлжлээд өөр хүүхэдтэй болоод өөр хүүхдэн цаашдаа яах вэ гэд тийх юм бол танд нөгөө нэг та эмэгтэй хүн гэж юу вэ? Таны амьдралын зорилго юу юм бэ? Аз жаргал гэж юу юм бэ гэдэг зүйлийг ойлгох гэж орж ирж байх магадлал маш өндөр байна. Эргөө бүр биехний манд хувьд энэ бол ихэнхдээ юм бол цаашаа маш уртаар үргэлжлэх харилцаа юм шиг харагдаад байна. За хэдүүлээ одоо харин Өсөвдөөс нь өгч байгаа зөвлөмж зөвлөх үү юм бэ?
За өнгөрсөн дэх үлдсэн циклийг хаах хэрэгтэй байна. Өнгөрсөн дурсамжгүй нэг харамсал готрал юу гэдгийг те эсвэл нэг ганц би ингэж яваад байгаагаа жоохон болоод тэр хэм маягаа шууд жоохон өөрчлөгдөх хэрэгтэй байна. Та эдийг маань ялцгүй одоо ингэж хайр сэтгэлийн тал дээр анхаарах хэрэгтэй байна гэсэн мессеж оруулж ирж байна. Тэгэхээр нөгөө энерги шалгалттай чи яг таарч орж ирж байна л да. Өнгөрсөн дэх зүйлийг өнгөрсөнд нь үлдээгээд явах хэрэгтэй. Одоо таард маань яг чухал зүйл маань хайр сэтгэлийн харилцаан дээр харалтаа тухайн өөрийн холбоон дээр сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй, хүнийг гоё сайхан хайрлах хэрэгтэй. Тэгээ бас өөртөө сайхан хайрыг дуудаж хүнийг хайрлах хэрэгтэй байна. Та бүхэнд маань яг энэ нэрийг дутагдаад байгаа юм байна. Тэгээ бас өөрийнхөө нэг эмэгтэйлэг золбоотой байж хүчтэй өнөрөө ингээд татагддаг тийм үлдэг нэг за муугаар эхлэх юм бол айлгүй ч юм уу тийм хөөрхөн нэг хөвгчлээ эмэгтэй хүний нэг жоо айлгүй зам байдаг штэ нэг хүн рүү татагддаг тэр хүний ингээд нэг өөрлөгөө дууддаг тэр энерги бас өөрөөсөө гаргах хэрэгтэй байна гэж харагдаад байна. Тэгээд яг одоогоо харахаас илүү ирээдүгөө хараарай. Ирээдүгөө бас бодоорой гэсэн шийдвэр Oracle картын мессеж орж ирж байна. Тэгэхээр та хэд маань юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яг одоодоо ингэж болоод байгаа юм шиг ганц би яваад заашаа би ингэж хүн болтохгүй яшгүй ганцаараа явж л байсан чи яах вэ гэж бодож байгаа хүмүүс бол та хэд маань ирээдүгөө бодоорой. Ирээдүгөө харж алах юм бигэр яа гэхээр бүх зүйл яг одоогоор ингэ байхгүй та бүхний манаас явж байж болно, амьдрал явж байж болно. Тэгэхээр магадгүй зөв цагт чинь ирсэн байж болно те унтаа авчрах. Тэгэхээр та хэд маань хайр сэтгэлийн харилцаанд дээр жоохон нухацтай хандаад бас өөрийгөө нөгөөхнөөсөө хитрхи хараал над руу ямар үйл надад яаж хадах вэ? Надад яах вэ гэж бодгоосоо илүүтэй өөрөөсөө бас баг зэргийн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байна. Тэмүүлэл хүсэл тэмүүлэл өөрөө жоохон заримдаа манлаа харилцаанд дэр жоохон манлайлаад тий тэр хүний гоё кино үзээд ингэ урддаг ч юм уу тэр хүн дээр гоё яриа эхэлж үддэг ч юм уу энэ байдал бас хэрэгтэй байгаа даа л да ялтчихгүй. Яг гэхээр та эдийг харилцаан дээр орж иж байгаа хос нь өнгөрсөн төсөлтөлийн шаргатай тэрнээсээ болоод харилцаан дээр одоо маш нээлттэй хандаж чадахгүй хүмүүс байгаа учраас та эдээс бас жоохон хичээл зүтгэл орохоор харагдаж байна. За ингээд нэгдүгээр группийн маань уншлагыг хүрээд дууслаа. Та хэд маань хоёр уншлага авах бол Instagram, Facebook-оор хоёр уншлага авч болно. За тэгээ дээрэс нь бас миний онлайн хичээл онлайн хичээл маань нөгөөдөр явагдах гэж байгаа. Нэг өдрийн хичээл явагддаг. Тэгэхээр та хэд маань тэр хичээл дээр суугаад өнгөрсөн дэх травманаас салах өнгөрсөн дэх хайр сэтгэлийн харилцаа байсан бол ямар нэгэн мартаж чадахгүй зүйл байгаа бол тэрнийг тавьж явуулах талаар илүү орч суралцаарай. Хичээл бас сонсоод өнгөрсөн тавьж явуулах чадахгүй байсан зүйлээ тавьж явуулах тал дээр хичээгээрээ өөртөө сайхан шинэ харилцааг гоё манифест хийгээд оруулж ирээрэй гэж хэлмээр байна. Ялцчгүй та тийм маань орж ирэх хүн сайхан харилцаа байна. За 2-р группийн уншлагад орцгоочих. За 2-р группийнхэндээ хандаад нэг зүйлийг хэлэхэд 2 өдрийн дараа миний онлайн хичээл маань явагдах гэж байгаа. Тэр хичээлээр яах вэ гэхээр өнгөрсөн тавьж явуулж чадахгүй байгаа сэтгэлийн шарга бол сэтгэлийн шахаа тавьж явуулах. За дээрэс нь та тэр маань шинэ сайхан хайр дурлал амжилт бүтээл ирч хүч энергийг ингээд дуудаж оруулж ирэх тэр хичээлүүд явагдах гэж байгаа учраас та хэд маань хичээлийн дэлгэрэнгүй мэдээллийг миний Instagram болон Facebook-оор холбогдож орж ирж авах боломжтой. Хүн өнгөрсөн дэх зүйлсээ хайж бийж амьдралд нь илүү сайхан зүйлс орж ирдэг юм байна. Тэгвэл хүмүүс үзүүлж байгаа хүмүүс маань яадаг вэ гэхээр өнгөрсөн дэх харилцаа мартаагүй байж ээж салаагүй тэр хүнээ тавьж явуулахгүй байж нэг харилцааг мартахын тулд нөгөө харилцааг дуудаж оруулж гэдэг. Хизээ учрах нь ямар хүн гарч ирэх нь үгээд тий. Энэ бол хамгийн буруу зам байдаг шүү манайхаа. За 2-р группийнхнийхээ урьдчилгааг хэлцгээч. 2-р группийнхний маань хувьд ямар байна вэ гэхээр 2-р группийн маань хүмүүс илүү доктортой гэр бүлийн харилцаа хүсэж байгаа хүмүүсээ гэж харагдчихэ. Та хэд маань одоо яг өөр хүүхэдтэй болохыг хүсэж байгаа. За дээрэс нь гэр оронгоо хамтдаа босгох эсвэл яг нэг гэр бүл болох тийм харилцаа хүсэж байгаа байна. Үерхлийн харилцаа биш. За дээрэс нь хүнтэй танилцаад уулзаад болцооны харилцаа бол биш. Ер нь бол
урт удаах хугацааны харилцааг хүсэж байгаа хүмүүс гэж харагдаж байна. Тэгэхээр энд гэр бүл болгоход бэлэн болчихсон магадгүй наснаа хамаагүй л дээ одоо 25 та хүн ч гэсэн маш доктортой удаах хугацааны харилцааг хүсдэг хүмүүс байдаг. Нэг бол 35 хүрсэн ч гэсэн тийм харилцааг бэлэн биш хүмүүс байдаг. 40 хүрчээд бэлэн болох хүнтэй суух ч юм уу. Эсвэл магадгүй энэ амьдралыг ганцаараа туулахыг хүсдэг ч хүмүүс байдаг. Гэхдээ энэ дотор ямар хүмүүс вэ гэхээр яг тэр бэлэн болчихсон хүмүүс яг чадчих байна. Амьдралаас юу хүсэж байгаа гэхээр гэр бүл үр хүүхэд хүсэж байна. Доктортой элбэг хангалуун аз жаргалтай амьдралыг хүсэж байгаа хүмүүс байгаа бол таарна. Зөв бүрбээ сонгочихъя. За зөв бүрбийнхний манд хувьд ялцчгүй гэрлийн үзэг төрчин байна та. За энэ дээр гэр бүлийн харилцааг хүсэж байгаагаас гадна бас нэг энерги орж ирж байна. Энэ нь юу вэ гэхээр таад маань гэр бүл байж байгаад салчихсан эсвэл холбоо харилцаагүй болчихсон байгаа бол удаан хугацаанд хүнтэй холбоо харилцаатай байсан, үерхлийн холбоотой байсан, баг гэр бүлийн хэмжээндээс хамт амьдарч байгаа салсан хүмүүс байгаа бол та эддэд маань тэр хүний манифест хийж орж ирж байна. Өнгөрсөн тэр холбоо харилцаатай байсан хүн чинь та нарыг дараагийн хайр сэтгэл болж орж ирэх гээд байна. Яг гэвээ гэдгийг та өөрсдөө энэ хүнд дуудаад байгаа энергитэй байна. Магадгүй энэ хүн одоо холбоо харилцаатай мессеж чийдч юм уу эсвэл орж ирж байх багтлагтай. За одоо яг дараагийн хүн ямар хүн юм бэ? Танаа тэрий. За тийм байна. Та эдийн энергиэс харахад бол тэр хүний дуудаж байгаа харагдсан бол одоо харин орж ирэх хүний энергийг харахаар өнгөрсөнд таадаас салчихсан байсан. Энэ хүмүүс маань магадгүй та эдийг өнгөрсөнд нөгөө хаяаж авчихсан, энэ харилцаанаас гараад явсан тийм оргисон, таныг гомдоосон, эсвэл өөрийнхөө тухайн үед яасан бэ гэдгээр энэ хүмүүс маань өөрийн хувийг хичээсэн байна. Урт удаах хугацаанд холбоо харилцаатай байжгаад магадгүй гэр бүл болох гэхээр харилцаа бүр дараагийн шат руу ингээ гарах гад ирэнгүүт энэ хүмүүс маань нөгөө бэлэн биш байсан учраас харилцаанаас гараад авсан ч юм уу эсвэл таныг маш их ингээд за энэ хүн биш байх эсвэл өөрийгөө нэг хувийн бол за ажил төрөл илүү өөрөхгүй нэг хийх ёстой зүйл рүү анхаарад та эдийг түр ингээд оргицсан байсан хайцсан байсан ч юм уу тийм хүн та эдгээр маань орж ирэх гэж байна гэж харагдаж байна. За энэ хүмүүс маань ямар хүмүүс байна вэ гэхээр усны ордтой, заагас мэлхий хилэнцгийн ордтой. За дээрэс нь матрын урд харагдчихъя. За номын урд баг зэрэг байна. Тэгээ та эдийн маань орд өөр юу юм бэ гэхээр агарын ордтой хүмүүс юм байна. Ихэр хумах. За ихэр яг орж ирэхгүй байна. Ихэр хумах. Нөгөө орд нь орж ирдэг. За нөгөө орд нь байхгүй байж болохоор тэгвэл ихэр хумхын орд орж ирж байна. За дээрээс нь охины орд. За хилэнцгийн орд баг зэрэг байгаа юм байна. Гал ордтой хүмүүс за баг зэрэг бас байж болно. Арслангийн орд баг зэрэг харагдчихээн. За одоо ингээ харахаар энэ хүмүүс маань дайд дээр удахгүй орж ирэх гэж байгаа. За маш удахгүйгээр орж ирнэ гэж харагдаад байна. Ер нь харилцаан дээр одоо нэг хоногоос 7 хоногийн дотор л баг ороод ирэхээр харагдаж байна. Тэгээд энэ хүмүүс маань бол өнгөрсөнд та ингээд хайж авсандаа бол маш харамссан. Тэр нь бол нэг тийм сайн сайхан зүйл бол байгаагүй гэж харагдаад байна л та. Энэ хүзрэг бие гэж аюу хүзрэг зургийг ер нь би харж уншдаггүй. Тэгээ энэ хүзрэг зургийг хараад уншсан ч ямар энэ дээр байгаа зүйлд нь бас нэг ингээд гонилаа сууж байгаа хүн агтан ингээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүний ингээд эргэн тойронд нь битүү манан тэгээ бодолт нь юу байна гэхэд тэгэхээр далд хумсарт нь шүү. Далд бодолт нь бол танаас өгсөл байгаагүй. Магадгүй ингээд ил яг ажилд хөрвөл би ийм зүйлээ хийнэ гэж явсан боловч энэ бодолтой сэтгэл зүрхнийхээ гүн гэдэг юм бол танд маш их хайртай хүн байж таныг л гэдэг хүн байсан байна гэдэг нь ойлгомжтой харагдчихээн. За тэгээ одоо орж ирэхдээ бол танд яг сэтгэл зүрхээ ингэ зориулж орж ирнэ, шинэ зүйлсийг амлж орж ирнэ гэж харагдаад байна л да. Тэгтээ яг үнэхээр
чин сэтгэлээс ингээд бүх зүйлээ бас л ингээд урсгаалуулж хүү гэр бүлийн амлалт өгвөл таны хүсэж байгаа шиг ингээд гэр бүл болъё, өстөгөр хүүхдтэй болъё. Тэгж орж хөөгүй үгүй таныг магадгүй сурсан байдлаар тий. За нэг холбоо харилцаа тогтоох гээд үзье. Хичээгээд үзьегээд болвол одоо тэгээ болно, болохгүй бол одоо яах вэ гэсэн байдлаар хандаж хүнийа гэхээр юм маань. Өнгөрсөнд ингээд өөрийнхөө нэг таныг хайсан, оргисон, таныг гомдоосон, шатлуулсан зүйл тэрэн бол одоо ингээд өөрийнх нь бодол юу вэ гэхээр хоёрдугаар групп их маань намайг баг уучлахгүй байх та, намайг хүлээж авахгүй байх та гэсэн бодол байгаа байхгүй. Тэгэхээр та руу маань ямар ч гэсэн нэг үйлдэл хийгээд үзье тий. Хоёрдугаар бүлгийн хэлгөө нэг үйлдэл хийгээд үзье. Тэгээд одоо хүлээж авбал харилцаагаа би аюу сайхмаар эхэлнэ. Бүх зүйлийг ингээ ардаа орхиод цааш нь ингээ харилцаагаа эхэлнэ. Бүх зүрх сэтгэлээ ингээ зориулнаа. Тэрийн амьдрал ингээ өмнөх зүйлээ бүгдийг ингээ дөнгөрөөгөөд цааш нь харилцаа шиг ингээ эхэлнэ гэж бодож байгаа бол харин таадыг маань үнэхээр хүлээж авахгүй бол яах вэ гэхээр энэ хүн маань ямар ч байсан дуусахаас сонголт байхгүй. Аюу гоё зэрэгцэж орж ирж байгаа биз та манай ингээ харж байгаа бол энэ бол төгсгөлийн хүзэр, энэ бол эхлэлийн хүзэр. Тэгэхээр хоёрын маань бүр үнэхээр гайхалтай гарч ирдэг энэ хүний бодол санаа тэгээд гарч ирж байгаа хүзрүүдийн сонголт нь хэр төгсөн. Би яг ингээд удаан хугацаанд таадаас маань салаад явсан ч гэсэн яг буцаад ингээд гоё болох байлгүй дээ. Буцаад бүх юм сайжрах байлгүй дээ. Тэ өөрхийн амьдрал илүү сонголтууд бас гарч ирэх байхаа. Миний амьдрал ингээд ямар дуусах биш. Би одоо ингээд ямар минь хүлээж авахгүй бол би одоо яах вэ гэсэн байдлаар ер нь ингээд танд аюу аз жаргалыг хүсээд амьдралд ч сайн сайхныг хүсээд тэгээд тэр чигтээ явхаар байна. Энэ бол ер нь хэрвээ таад маань савч нэгдэх харилцаа байсан бол төгсгөлийн юу ах нэ алхам гэж харагдаж байна. Энэ хүн одоо нэг удаа хичээн та руу маань үйлдэл хийн тэгээд үнэхээр миний эцсийн ганц удаа яг үйлдэл хийгээд үзье. Тэгэл хүлээж авбал би тэр чигтээ эхлүүлнэ. Хүлээж авахгүй бол тэгэл тусган гэсэн байдалтай хандж байна. За гэхдээ нэгдүгээр хоёрдугаар бүлгийн маань өөрсдийнхөө хувьд бол өөрсдөө бол ер нь жоохон энэ хүнийг орж ирж байгаа ч гэсэн харилцаа дээр та яг манифест гэж оруулж ирж байгаа ч гэсэн таад маань бол цоошин энерги өгнө бол амьдралын хонд аммаар байгаа байна. Таад бол өнгөрсөн гэхээр хүнээсээ бас нэлээ шарах авсан байж болно. Эсвэл өнгөрсөн харилцаан дээр нэлээ угаасан хүлээл тавьсан хүлээсэн гэр бүл болно гэж харж байсан ч гэсэн угаасаа гэр бүл болоог болохоор та тийм аа одоо чи хүсэл бол гэр бүл ахгүй юу? Гэр бүл болох тогтвортой урт удаан хугацааны та эдийн төлөв зүтгэх тийм хамтдаа ийм сайхан гэр бүл болох хүнийг хүсэж байгаа хгүй таад маань. Дундаас өөр хүүхдтэй тэгээ та эдийг маань халамжилдаг, хайрладаг, хамтдаа та эдтэй маань зүтгэдэг гэр бүл болох тийм хамтдаа одоо ингэж цаанаа гэр бүл бүтээн байгуулах магадгүй энд нэг хүсэл мөрөөдлийн хамт ямар хүмүүс байна вэ гэдэг тэгэхээр та нэг тийм орчин үеийн амьдралд нэг хүсдэггүй хүмүүс байна. Нэг хуучны сүнстэй гэж ярьдаг да. Хөвшин сүнстэй. Тэгэхээр танд маань нэг юу юм бэ? Нэхгүй тийм хауснд гадаа зүлэгтэй тэгээл наваараа ингээл гэр бүлтэйгээ хамт цаг хугацааг өнгөрөөж яадаг тийм зүлгэн дээрээ эсвэл ногоон байгаль энэ хөдөө байгаль пэрэм юу гэдэг тэр амьдралаа аюул их татагддаг хүмүүс байна. Яг энэ хүн өдрийг харж байгаад аюул уламжлалт хүзэр байгаа байхгүй юу? Цаана ингээд дээр үеийн хаус хаан хаттай амьдардаг ч юм тийм хаустай. Тэгсэр нэг наадах амьдрал нь болохоор ингээд бас нэг тийм яг дээр үеийн нэг тийм хаттай амьдрал харагдчихээн л да. Та хэд маань яг нэг тийм үлгэрийн амьдралыг мөрөөддөг хүмүүс байна. Надад яг гарч ирсэн юм нөгөө нэг үзэсгэлэнт гүнж ба жогнон гэдэг нэг хүүхэлтэй байдаг. Тэрний дүр зураг маш их гарч ирж байна. Тэгэхээр та хэд маань яг энэ аюу их сайхан хайрыг мөрөөддөг. Тэгээ тэр мөрөөдлийнхөө дагуу бас өөрлөгөө тийм хүн байгаасай гэж бол ер нь бол хүсэж байгаа. Тэгээ өөртөө чи адилхан хүсэл мөрөөдөлтэй тий. Өөртөө чи адилхан ингээд зоригтой. Тэр хүнээ л уг нь бол амьдралд оруулж ирмээр байгаа. Гэхдээ яг нэг та хэдий маа дотоодын нэг дурсамж гэхүү дассан байдал гэхүү энэ зүйл чинь өнгөрсөн дэх харилцаа бас ингээд гомдол явж болно.
чадахгүй байгаа байж болно. Энэ чинь өнгөрсөн дэх харилцааг бас дуудаад байна л та. Тэгэхээр та ийм бол яг энэ мөрөөдсөн шиг хүн нь бол биш вэ наа. Өнгөрсөн дэх хүн нь орж ирж байна л гэдгийг харуулж шүү. Хоёрдугаар группийн маань. Уг нь бол цааш амьдралыг л хүсэж байгаа. Тэгээд эндээ чийдвэртэй байхаар хүмүүс байна. Магадгүй та аль маань өнгөрсөн дэх харилцаа орж ирсэн ч гэсэндээ хүлээж авахгүй бохоо гэж харагдлаа. Зөвхөн процесс нөхцөл зөвлөгөөг нь харж байгаа. Хоёрдугаар группийн маань юу ч зөвлөж байна. Үнэхээр сайхан гэж хүсэж байна таадмаа. Тавталан таадын маань зөвхөн дэрэгсэн. Тавталан таадын маань хагт хийж байгаа сахиусууд нь дээ. Надад бол яг тодорхой шийд бол орчихгүй байна. За бүгд орог хамээс чиглэж яа. За энд ингэж байгаа байхгүй. Та хэд маань нөгөө нэг ийм өнгөрсөнд маш их дотооддоо ажилласан. За магадгүй ингэж нөгөө нэг ганцаардлыг туулсан дээ харилцаагаас болоод холбоо харилцаагүй байсан ч юм уу. Тэг ганцаардмал мэдрэмжтэй байсан байна. Холбоо харилцаагүй байсан байна. Дээрээс нь та хэд маань ер нь дотооддоо илүү их ажилласан. Нийгмээс өөрийгөө тусгаарласан байсан ч юм уу. Гацалтанд орчихсон байсан бол одоо та хэд маань энэ зөвлөж хайр сэтгэлгээ тал дээр эргэлт ирж байгаа харагдаад байна л та. Энэ нэг усны яг нэг цикл дуусаж нөгөө цикл ирэхийг бэлэгддэг. Нэг одоо хэцүү байсан зүйл чинь дуусаад амьдрал чинь баг 360 ирэх ч юм уу тий. Нэг бол яг маш сайхан зүйл амьдрал руу орж ирэх гээд байгаа хувь тавилангийн энэ хоёрыг харах юм бол та хэд маань одоо ингэ хувь тавилангийн хайр, зайны хань яг амьдрал руу орж ирэх гээд байна. Тэр нь болохоор та хэд руу маань бүхий л зүрх сэтгэлээтэй ажилтдаг. Бүхий сэтгэлээрээ та хэдийг маань хайрлах. Таны нөгөө тал болоод явах хүн байна. Юу гэж хэлэхээр нэг ажил хийлээ гэдэг тэгэхээр тий нэг дэлгүүр орлоо гэдэг тэгэхэд та юм аваад явж байгаа тажууд чи саксаж чинь түрүү явж байх. Нэг бууз хийлээ гэдэг тэгэхэд та боогоо сууж хаад хажууд чинь гурлын нэлдээ сууж байх. Би энэ бол энгийн жишээгээр авчихна. Тэгэхээр ажил хийлээ ч гэсэн бизнес хийлээ ч гэсэн яг тантай ингээд таны тусламж дэмжлэг болоод зогсож байх таны хажуу тал болох. Та ч гэсэн энэ хүнийхээ хажуудад хийх яг нэг хоёр баг нэгэд яг дээш өсөж байгаа мессеж авахгүй хамгийн сайхан нь хоёулаа юм өсөж дэвсэн харилцаа байна. Нэг нөгөө дагдаг биш. Би одоо монголчуудын маань хайр сэтгэлийн харилцаа, гэр бүлийн амьдралыг харахаар судлахаар за дээрс нь ингээд зөвлөө өгөөд явахаар ямар байна вэ гэхээр эрэгтэйчүүд нь илүү ингээд манлайлчдаг. Тэнцвэртэй харилцаа бос биш. Нэг бол эмэгтэйчүүд нь манлайлчдаг, нэг бол эрэгтэйчүүд нь манлайлчдаг. Тэгэхээр гэр бүлийн амьдрал нь айгүй дуртай биш, тэнцвэртэй биш, цаанаа юм гомдолтой, харамсалтай. Нэг нь ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилго юу байна тэр болгоно орхигдуулж байгаа байхгүй юу? Энд чинь хүн болгон өөрийн гэсэн хүсэлтэй мөрөөдөлтэй. Жишээ би ч гэсэн энэ амьдрал дээр нэг зорилготой ирсэн байгаа. Би энэ зүйлсээ хийгээ явж байгаа сүнсний дуудлагаараа тааруудаа хийж магадгүй миний хүсэж мөрөөддөг энэ сайхан амьдрал бай тээ. Энэ амьдрал бол яг над дээр гарч ирж байна гэж харагдчихээн. Яг энэ зураглал бол би бол өөрөө ийм амьдралыг маш их хүсдэг, мөрөөддөг. Тэгээ энэ амьдралыгаа ч төлөв тэмцдэг. Харин тэгээд эсрэгээр нь ямар хүмүүс орж ирвэл хэцүү байдаг вэ гэхээр миний харилцаан дээр нөгөө аюу их ажилд хүрэл хөөцөлдөг. За дээрэс нь ингээд амжилттэй мөнгө, эд материал хөөцөлдсөн эсвэл алдар нэр дарга болохыг хүссэн юу гэдгийг төрийн албаа хаач за дээрээс сонгуул Монголд ордог орон нутгийн хүмүүс ч юм уу тэр улсын тийм хүмүүс надад үнэхээр таалагддаг. Ерөөс би тийм хүмүүсээс маш хол идэг. Хэзээч би тэр хүмүүсийн ард зогсоод өөрийнхөө хүсэл зорилгыг үгүй хийгээд тиймээд гумдаад байж чадахгүй хэмжээний хүн байхгүй юу? Би харахаар яг л манай хүүхнүүд маань ихэнхдээ зайлшгүй амьдралаа өөрийнхөө хүсэл мөрөөдлөө залиасалддаг хүн мэдээж дотоодын нэг сайхан хүсэл зорилготой мөрөөдөлтэй байгаа шүү дээ. Магадгүй та хэд маань дарга болохыг хүсдэг байж болно өөртөө тийм өөртөө аюу гой гадаад дотоодоор аюултай бизнес эрхлэгч болохыг хүсдэг байж болно, хууч болохыг хүсдэг байж болно. Тэгтээ нэг нөхрийнхөө далбаанд ор ингээ явчихаар зэрэг тэр хүүхнүүд маань гэр орноо хараад ард нь баттай ингээ зогсож байдаг. Тэгээ
нөхөр л ингээл амжилттай байгаа л өөрийнхөө хүсэл мөрөөдөл амжилттай ингээд бүтээгээд байгаач боловч ардталтаа энийг харахаар ихмэр найз нөхдөд олцсон байдаг, зорилго олцсон байдаг, хүсэл мөрөөдөл олцсон байдаг, өөрийгөө алтчихсан байдаг. Угаасаа өөрийнхөө хүсэл мөрөөдөлгүй, итгэлгүй, тэмүүлэлгүй, хийх зүйлгүй тийм юм чинь нэг бол хүүхдүүдийнхээ төлөө амьдарч байгаа, нэг бол нөхрийнхөө төлөө амьдарч байгаа. Тэр хүнд өөр юм гэсэн одоо гэрлээ нараа навчаа гэсэн хүн байх болсон байдаг байхгүй юу? Тэрнтэй адилхан эрчүүд маань бас тийм эрчүүд бас байдаг. Эхнэрээ гэж усаар байгаад өөрөө тэгээд эцэст нь олон жилийн дараа нөгөө хүн чинь манлайлаа алдсан. Тэр хүнийхээ нөгөө шинжийг алдчихсан. Тэгээл нэг готарсан хүн болчдөг тийм харин тааш нь орд юм өсөд нөгөө муу зуршилд ороод ингэ явцсан бас та амьдралууд маш их байдаг. Хөдөрөөсөө хайлаад маш олон юм байр авчлаа. За тэгэхээр яг тийм түүнтэй адилхан таад маань тийм биш. Тэс өөр. Яг ч өөрийнхөө хувийн зүйл дээрээ бүтээгээд хүсэл мөрөөдлөөрөө яваад тэгээд өөртөө хүсэн дэвчээд тэр тусмаа надад бол яг хоёр тал руугаа зоригтой биш яг нэг чиглэл рүү орж ирж байгаа л да. За та гадаад явахыг хүсдэг бол нөгөө ч бас гадаад явахыг хүсдэг. Ийм хүнтэйгээ уулзраад сайхан хоёулаа нэгдээд хаашаа юм хамт яваад тэр ийм амьдралаа зохицлохоор хэмжээний хүмүүс харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс маань бол орж ирэхгүй биш орж ирнэ. Тэр хүнээ бас хүлээж авах хэрэгтэй. Тэр хүнээ сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй гэсэн мессеж орж ирж байна. Нөгөө талаар яг X чинь ийм ээж болно. Энэ хэмжээний буцаад эргээд ийм тал руугаа орж болно. Гэхдээ яг надад бол тодорхой мессеж орж ирэхгүй л да X-ээ хүлээж авах уугүй юу гэдэг дээр орж ирэхгүй байгаа. Тэгэхээр хоёрын маань яах вэ гэхээр хэрвээ X чинь харилцаанд ч орж ирэх гээд байгаа бол холбоо харилцаа тогтооход байгаа бол хувийн хүнтэй аваарай гэж хэлмээр байна. Би энэ дөр бол шинэ хүний хэлэг байгаа шүү. X орж ирж байгаа хүмүүс маань заавал хувийн хүнтэй. Яг гэхээр эрсдлийн ихтэй байна. Та эдийг маань нэг утгаараа надад хоёр мессеж өгöd байгаа байхгүй юу? Энэ хүнээ хаяад ийм хүн байгаа штэ гэж хэлээд байгаа боловч нөгөө талаар бас хаяхгүй байхад зөв юм шиг ийм утга орж ирээд байна л да. Энэ хүн ч өөрсдөө гэж болох юм шиг та хоёр одоо харин хамтдаа нэгдээд бүхнийг бүтээж чадах юм шиг мессеж орж ирээд. Тэгэхээр та маань яалтчгүй хоёрын бол хоёрт аваарэ. Энд дээр бол би орх гэж хэлэхгүй бас өөр хүн гарт сонгох гэж хэлэхгүй яадч тухай тийм мессеж угаасаа орж ирэхгүй. За та хэд маань Oracle картны мессеж нь юу вэ гэх юм бол одоо бол та хэд маань юу яах мэдээлэл цуглуулах суралцах ёстой цаг хугацаа гэж харагдаж байна. Тэгээд одоо энэ суралцахтаа аюу гоё таатай байгаарэ. Яг гэвэл учир нь ирээдүйд ч илүү аз жаргалтай байгаад бол ирээдүйд энэ зүйлс та хэдийг маань үйл хөдлөл авахад мэдээлэл та хэдд маань маш их хэрэг болно гэж байна. Одоо болж байгаа ямар ч нөхцөлийг та хэдд маань туулж байж болно. Сэтгэлийн шарах, өнгөрс өвхөн хэцүү зүйл, гомдол, харуулсал юу гэдгийг тэг хүнд хаягдсан мэдрэмж, гологцсон мэдрэмж энэ зүйлс байгаа бол энэ бүхнээс та хэдд маань амьдралд чинь зүгээр суралцахын тулд энийг гаргаж ирээд байгаа сорилт юм байна. Стафайд маань нэг зовлон унцсан. Би яагаад ийм боллоо? Би яагаад дандаа ийм хүмүүстэй өчрдөг болов биш шүү. Энэ бол зүгээр л хичээл болж орж ирж байгаа ирээдүйд чинь маш том зүйлийг авч ирж байгаа зүйл байна. Оюутнуудад гэдэг шүү дээ эмч гэхэд анаа зоржгаад маш том мэдлэгтэй эмч болох гэдэг тийм. Тэр суралцсан зүйл нь тэд нарыг эмч болгож байгаа болохоос биш. Өөр суучгаад эмч болохгүй. За шинэ сүнсний төвшөнд бас ахиулах зүйл орж ирж байна. Шинэ мэдлэг, шинэ сүнсний мэдлэг орж ирж байгаа юм байна. Тэгээд бас уран ертөнцийг энэ зүйлээрээ харах тийм. За өөрийнхөө сүнсний бэлгийг хүлээн аваа гэж мэдэрч байна. Тэгээд та хэд маань суралц, залбир, дээрс нь бяцлах гэж харагдаад байна. Энэ хугацаа чи яг та хэд маань сүнсний мэдлэг олох гээд байгаа юм л да. Амьдралд ийм зүйл байдгийг байна. Ийм хүн байдгийг байна. Ийм харилцааныг бий туулаад ингэж гарах ёстой юм байна тийм. Магадгүй гомдол харуулсалтай хүмүүс байгаад болов яаж гарах ёстой байгааг ойлгохгүй байгаа бол та хэд маань энэ зүйл нөгөө зөв гарч иж нэг харилцаанаас та хэд маань гомдол харуулсал үзий ядалтаар гарчаа дараа нь бол хэдий сайхан харилцаанаас олно гэж бол байхгүй. Харилцааг яаж төгсгөх ёстой байдаг вэ гэхээр тэр хүндээ аль болох сайн сайхныг хүсэх ёстой байдаг.
таныг хуурсан ч бай, худлаарсан ч бай, таны зүрх сэтгэлийг хэдэн мянган хэсэг хуваасан ч бай. Тэгж бэж таад маань нөгөө ачаагүй хүнийг уужсэн тэр нөгөө аюу сайхан зүрх сэтгэлээрээ энэ харилцаанаас гарч дараагийн харилцаан нэрээ итгэл дүүрөө сайн сайхан харилцаа үүсгэж чадгаад байдаг байхгүй юу? Тэгэхгүй бол хүмүүсийн бас нэг гаргадаг алдаа. Нөгөө хүний баг үзий ад болох гарчаад нөгөө хүнтэй баг хатаах болох га тэгж амьдрна гэж бол. Тэгжээ сайн харилцаанд орно гэж болстой. Энэ бол үлгэрээ. За хоёрынхан маань ингээд хувийн урьдчилан авч болохоор байна. Хоёрдугаар группийн хүн маань урьдчилан энэ үрээ дуустаа бүгд баяр гуравдугаар бүлгийн урьдчилан орцгооч. Гуравдугаар бүлгийн маань саяхан нэг зүйлийг дуусгасан хүмүүс байна гэж харагдаад байна. Энэ нь юу вэ гэхээр хайр сэтгэлийн харилцаа байж болно. За нэг бол яг нэг сургууль соёлоо төгссөн хүмүүс байгаа байна. За нөгөө талаараа гэхээр та хэд маань нэг амьдралдаа шинэ циклэл оруулж гээд байгаа хүмүүс байгаа юм байна гэд харагдаад байна. Яг л нэг амьдрал руу хөлөө тавих гэж байгаа хүмүүс гэхэд яг нэг сургууль мөрөөлө төгссөн ч юм уу эсвэл дөнгөж одоо яг амьдрал руу шинээр хөл тавьж орж ирж байгаа. Тэр тусмаа ажил дээр за магадгүй яг энэ бас нэг цөөн хүмүүс нөгөө тал нь юу вэ гэхээр саяхан нэг харилцааг дуусгаж байгаа хүмүүс байна гэж харагдаж байна. Тэгэхээр одоо та маань яг ингээд нэг харилцаанаас чөлөөлөгдөө та амьдралд маш олон сонголтууд гарч ирж байна. Ийм давчир, тийм давчир та руу магадгүй найзын хүсэл төрж байгаа, та харилцаа хүсэл төрж байгаа, болзооны санал ирж байгаа тийм. Олон сонголтууд гарч ирж байгаа юм байна гэдэг зүйл орж ирж байна. За одоо та хэд маань яалтчгүй нөгөө шинэ эхлэлийг бэлэн болчихсон. Аливаа зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй болчиход байгаа хүмүүс юм байна. Яагаад гэхээр энэ нь цаанаасаа л ерөн шахагдаж орж ирж байгаа. Магадгүй энэ харилцаан дээр байсан бол удаан хугацааны харилцааг ер нь зогсоох гэж болох гэж хичээсэн байхаа. Тэгээд одоо бол яг ингээд шинэ эхлэл рүү орох ёстой байгаа болохоор яалтчгүй л орохоос өөр аргагүй гэсэн тийм албан шахалтай баг орж ирж байгаа хүмүүс гэж харагдаж байна. Тэгээс яг цөөн хүмүүсийн маань хувьд ингээд хоёр зүйл дээр гацж байгаа. Нэг бол шинэ эхлэл рүү ирэх, нэг бол нэг өнгөрсөндөө ингээд чимэх. Гэхдээ яалтчгүй даад маань өнгөрснөөс ингээд гарахыг хүсэж байгаа тэр нэг ганцаардалтай байсан, гонигтай байсан. Энд хэрвээ харилцаан дээр байсан бол аюу хэцүү харилцаанд байсан хүмүүс байгаа даахгүй юу? Ганцаарддаг. За дээрэс нь гонигтай энэ харилцаанд хайргүй, халамжгүй, хүүтэн хөндий, магадгүй салж нийлсэн токсик тийм болохоор танд энэ өнгөрсөн хугацаанд ер нь аз жаргалтай гэхээс илүү аюу аз жаргалгүй сэтгэл хангалуун бос ганцаардмал мэдрэмжтэй харилцаа байгаад байсан юм байна гэдэг мессеж төлхөө орж ирж байна. Тэгээ та маань сахиусууд нь тий өвөгдөөдсөн хардаг харсан тэнгэрүүд нь тусламжтайгаараа та хэд маань энэ зүйлээс одоо ингэж гарч эхэлж байна. Амьдрал руу шинэ зүйл авч ирэх гэж байна гэж харагдаж байна. За одоо харин дараагийн хайр сэтгэл дээр орж ирэх хүний хандлаа. За дараагийнх нь хайр сэтгэл дээр орж ирж байгаа хүмүүс маань илүү охин матар за номын ордтой хүмүүс байгаа юм байна. Харслангийн ордтой хүмүүс байна. Хоньны ордтой хүмүүс байна гэж харагдаж байна. Та хэд маань өөрсдөө болохоор матрын ордтой, охины ордтой, хилэнцэн ордтой, загасны ордтой хүмүүс байгаа юм байна. Орднол гэхдээ заавал таарах бүгдийг та хэд маань мэдж байгаа ба хамгийн гол номжлог энерги уурлагч өөрөө таарч байх хэрэгтэй. Таарахгүй бол өөр групп сонгож олно эсвэл өөр өмчлөг үзэж болно. За та тийм маань хувьд гэдгээр энэ орж ирж байгаа харилцаанд гэхдээ жоохон хүлээгдэж орж ирэх гээд байна. Яг шууд удаа бол орж ирэхгүй яа гэхээр та тийм маань төгсгөл эхлэлийн цэг дээр очсон. Та яг нэг Дисний хоёр тал байгаа шүү одоо аахгүй. Нэг бол эхлэх, нэг бол төгсөх. Төгсгөж байж эхлэх. Гэхдээ яг ингээд төгсгцнөө бүх зүйлийг тавиа явуулсан үгүй. Яг л төгсгөж байгаа юм яриг. Дуусгаж байгаа гэдэг маань хоёр өөр тийм. Тэгэхээр та хэд маань дуусгах гэж байгаа хүмүүс байгаа хгүй. Тийм ч утгаараа энэ харилцаа болж байгаа удаж орж ирэх байх. Хүлээлттэй. Нэлээд хүлээлттэй орж ирнэ гинэ. За ер нь бол дараагийн орж ирэх хүн чинь 7 сараас орж ирж магадгүй. 7 сар тийм. 7 сарын дараагаас ч юм уу 7 сараас. За үнэхээр та хэд маань энэ циклийг хурдан дуусгаж чадах юм бол энэ энийг наашлах боломжтой, хурдан ирэх боломжтой.
Тэгээ энэ орж ирж байгаа хүмүүс нь бол нэлээд залуулга нэрхтэг хүмүүс байна. Яг урт удаах хугацааны доктортой харилцаа амлж орж ирэхээс илүүтэйгээр төр зүрийн нөгөө хөгжилтэй байх тий эсвэл зүгээр харилцаан цаашаа нэг юм гэр бүлийн харилцаа аюу доктортой тийм харилцаа гэхээс илүү хамттай гоё эрхлийн төвшөнд байх харилцаа гэж харагдчихээн. Энэ хүмүүс маань өөрөө тийм харилцааг хүсч орж ирж байгаа хүн юм байна. За тэгээ цааш юу болохыг мэдэхгүй дээ. Эхний юмтэй бол ямар ч гэсэн энэ харилцаа нэг жилдээ бол ингээд үерхлийн хэмжээнд үргэлжлэлийн харилцааг бол аюу хөнгөн ихлүүлэх байна. Энэ хүмүүс маань ч гэсэн таач гэсэн ерөн зүгээр нэг шин зүйлийг хэлээд үзье гэсэн байдлаар орж ирж байгаа болохоос биш. Өстө хүнтэй цуй гэр бүл болъё. Одоо ингээд амьдрал тусган өнгөрлөө. Одоо нэг сайхан гэр бүлтэй болчмоо гэсэн хүмүүсийн энерги бол энэ огт биш юм. Зүгээр л гоё амьдралаа шин салхи оруулж ирэх гэхээр ч юм уу хөгжилтэй байдал оруулж ирмээр байгаа, цэцэрлэгтэй баймаар байгаа. Тэр минерв байна. За тэгээ өнгөрсөн хугацаанд энэ хүмүүс маань ч гэсэн тайдын маань энэ хүмүүс ч гэсэн нэлээд холбоо харилцаагүй нэг хүлээлт тавьсан хүмүүс аахгүй юу? За магадгүй ингээд хүнтэй уулздаг ч гэсэн хүнтэй үерхэж үзээгүй ч юм уу тий. Тэгээд одоо яг ингээд нэг хүнтэй үерхэж үзмээр байгаа. Хүнтэй яг нэг энэ харилцаанд орж үзмээр байгаа тийм хүмүүс гэж харагдаад байна. Тэрч утгаараа бас өөрөө амьдралдаа нэлийн юм хүнийг хүлээгээд байгаа яг юм үерхэх хэмжээний хүнийг бол хүлээгээд байгаа хүмүүс юм байна. Тэгээ өөрөө бол яг үерхэлтэй ингэ байж чадах юм бол энэ хүн ямар хүн бэ гэдгийг маш хөгжилтэй хүн байна. Маш нийтэж хөгжилтэй. Таныг аз жаргалтай байлгаж чадах. За дээрэс нь бас санхүүгийн хувьд нэлээ боломжийн өөр ингээд альва зүйлийг танаар харуулахгүй хийх болон орсон ч гэсэн таныг дайлах ямар нэгэн аялал зугааллага боллоо гэдгийг таныг аваад явчих хэмжээний чадвартай тийм хүн байна гэж харагдчихэв. Ямар ч гэсэн нэг танаар хоолоо даалгаад байж явах эсвэл таныг хаашин авч явж чадахгүй хэмжээний тийм хүн бол биш байна. Өөр гэсэн хэмжээний боломж бололцоотой. Тэгээ таяр маань яг энэ харилцааг эхлүүлж чадах юм бол яг гэдгээр нэлээд зугаалах хөгжилтэй байх. Тэгээ танд аялуулах ингээд мөнгө санхүүгийн хувьд аюул их зүйлийг зарцуулна нэг хөөрхөн бэлгэсэл тавьж өгөх ч юм уу эсвэл санаачлал кино үзэх болзоонд ойрох болзоонд даах юу гэдгийг ээж тийшээ аялах ийм зүйлээр та хэд мат харилцаа чи их үргэлжлэхийг харагдаад байна. Энэ бол маш залуулга энергитэй хүн өөрөө маш харилцаан дээр аюул армаадаг байж чадхаар хүн байна. За одоо хэдүүлээ энэ харилцааг цааш яах вэ гэдгийг харж байна. За тийм байна. Хинтээ бол энэ харилцаа жоох эргэлзээтэй ер нь л ингээд нэг болзоо маягаар л яваад байхаар харагдаж байна. Эргэлзээтэй гацсан байдалтай тийм. Тэгээ ер нь бие биенээсээ баг зэрэг ингээд сэтгэлээ хармалсан байдалтай байгаа даа. Яа гэхээр та хоёр маань хоёулаа нэг тийм айгүй тодорхой дутаа хугацааны харилцаанд орох хүмүүс хэмжээний хүмүүс биш байгаа байхгүй. Тийм болохоор бие биенээсээ нэг тийм маш их хичээл зүтгэлийг бол гаргахгүй одоо тэмцэхгүй энэ харилцаан дээр бүхий зүрх сэтгэлээр одоо ингээл байгаа бүхнийг зориулаад тийм байдлаар бол энэ харилцаа үргэлжлэхгүй хадж байна. Тэгтээ бол яг уу сэтгэл зүрхээ зориулах юм бол сэтгэлээ бол зориулна. Тэгээ бол зүрхийн бол зориулахгүй л гэж байгаа. За нөгөө талаар бас мөнгө төгрөг санхүүгийн байдал дээр бол бас их хөрхөн тэр зүйлийг бол харамлахгүй зориулнаа гэж харагдаад байна. Энэ харилцаа бол цаашаа ингэж илүү доктортой санхүүгийн байдал дээр л үргэлжлэнэ гэдэг. Тэгэхээр нөгөө хостел болцоод үерхэл эртний кино зугаалах гэх явах харилцаа юм байна л да. За одоо энэ зохиосуудаас нөхөж байгаа зөвлөмж зөвлөгөө группийг энэ байна. Та хэд маань өөрсдөө гацалдаасаа гарах хэрэгтэй байна. Энэ өнгөрсөн дэх гомдсон харилцаагаа тавьж өгөх хэрэгтэй байна. Харамсал байна, гомдол байна. Та тэр маань тэгээ цоошин бэлтгийг та маань өөртөө авчрах хэрэгтэй байна. За санхүүгийн тал дээр бас өөртөө ингээд зохицуулалт хийх хэрэгтэй байна. Санхүү дээр анхаарах хэрэгтэй байна. Шинээр ажилд орж байгаа хүмүүс байгаа бол илүү төлхөө ажил карьер дээр анхаараарай гэж хэлүүлээд байна. Таад маань энэ хүн нь нэлээ хурдан орж ирэх энерги биш байгаа учраас энд орж ирэх хүртлээр таад маань маш их хийх зүйл байна. Яг гэдгээр таад маань өөрсдөө бэлэн болоогүй байгаад шалтгаан чинь энэ байгаа байхгүй. Гомдол харуулсалтай. За нөгөө талаар ингээд
харилцаанаас өөр бүх зүйл нь тэгш болцсон юм гэхээр үгүй санхүүгийн байдалтай бас асуудалтай байгаа, ажил хийхгүй байгаа ч юм уу эсвэл ажил руу ороогүй нэр байгаад байгаа учраас таад маань санхүүдийн бас нэлээ агаараад өгөөрэй. Шинэ ажилд ормоор байвал тэн дээр илүү төлөхгүй анхаараарай. Ажил карьераа бас ингэж орхигдуулахад байгаа учраас хайр сэтгэл гэхээсээ илүүтэйгээр ажил карьераа одоо номер 1-т тавиад харин тэрийгэ тэгчээснийхэн дараа таад маань өөрийнхөө нэг зорилго тодорхой болсон дараагаар хайр сэтгэлийн харилцаанд орвол өгнөх зөв харилцаа болох харилцаа байгаад ахыг. За гурван даандад нэг зүйлийг хэлэхэд би түрүү эхлэлдээ хэлэхээ мартчихж 2 өдрийн дараа миний онлайн хичээл маань болон энэ хичээлээр би юу авах гэж байгаа бэ гэхээр өнгөрсөн дэх зүйлс гомдол харуулсал за тэгээд энэ өнгөрсөн дэх харилцааны трама юу гэдэг нэ харилцаа тавьж явуулах харилцаа хүмүүс тавьж явуулсан ч хилдэг ч гэсэн тавьж явуулаагүй байдаг байхгүй юу. Нэг хүнээ бодоод байдаг. Тэгснээр нөгөө хүндээ баг ингээ атаархуулахад нөгөө хүнийг чадахын тулд ч юм уу нэг харилцаа тэрнээс илүү гоё харилцаанд орно гэж үздэг ч юм уу ийм байдаг. Ийм байх юм бол дараагийн харилцаач үнэхээр бүтлгүй харилцаа байх болно. Та хэнийг нэг мартах гэж хэнийг нэр ингэж орлуулах гэж үзэж байгаа бол тэр хүн ч гэсэн таныг тэгж байх магадлал нь маш өндөр энерги таталцлын хуйлаараа ямар нэгэн эрэгтэйг мартахын тулд таныг ашиглаж байгаа гэсэн үг. Тэгээд ийм харилцаа эцэстээ юугаар төгсдөг бэ гэхээр эцэстээ салдаар л төгсдөг. Тэгээд бас маш их сэтгэлийн шарахаар төгсдөг. Тийм учраас та хэд маань тэр сургалтын дээр ороод ийм гомдол сэтгэлийн шарах энэ өнгөрсөндөх болгоноо уучлаад тавьж явуулаад илүү харилцаа руугаа илүү амжилттай урт удаан хугацааны доктортой аз жаргалтай байх тэр хүний тэр зөв хүнээ дуудаж оруулж ирэх тэр манифест хийх сургалтанд маань суугаарай. Заавал норк картны мессеж авчи. Хэрвээ дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэх юм бол Instagram, Facebook-оор холбогдоод та хэд маань дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За өөрийнхөө нэг хүч чадлаа одоо олох хэрэгтэй байна. Та эдийг одоо энийг хамгаалаа гэж хэрэгдээд хилээдээ. Тэгэхээр та хэд маань ингээд өөрийнхөө нэг хүч чадал дотоодын гал цаг юу байдгийг тэр болгоно ингээд хамгаалах хэрэгтэй байгаа гэдэг чинь энэ мессеж авахгүй өөрийнхөө карьераа босгох тий өөрийнхөө зорилгыг тодорхойлох өөрийгөө олох энэ өнгөрсөн дэх шаарах юу байдгийг энэ гомдол харуулсал бүх юм тавьж явуулаад өөрөө хүчээ олоод ирч хүчээ олоод гал цагаан бадраагаад дууд галаа хасаагаад тэр цагтаа таад маань зөв түүнийг оруулж ингээд өнжсөн уйд гаралцсан говцоо харуулсан тэгээд нэг аврагч хайж байгаа хүнтэй хизэж холбоо харилцаанд орж болохгүй. Хүн өөрөө л аврагч байх үгүйс. Ямар нэгэн залуу гарч ирээд ямар нэгэн хүүхэн гарч ирээд таны тэр бүх зүйлийг чинь мартуулаад сэв гэл ингээд татаад гаргацдаг зүйл бол биш. За тийм харилцаа бол байдаг. Тэгэж болно мартуулсан. Гэхдээ та дахиад тэр хүнийг мартах шаардлагатай болтгоо л гэдгээ санах хэрэгтэй. Нэг хүн биш, хоёр хүнийг мартах болно. Тийм учраас тийм харилцаанд орох хэрэг байна уу? Тэгээ өөрөөсөө сайн асуугаарай. За өөрийгөө одоо нэг хүчтэй болгох, тэгээд өөрийгөө хайрлах нь бусдад бас ямар их сайхан мэдрэмжийг өгч болдгийг, таны яаж хүндлэхийг, ямар хайрлахыг та бусдаас ингэж ойлгох боломжтой байна. Тэгэхээр та хэд маань өөрийгөө хүчээ олчих юм бол өөрийгөө хайрлах юм бол эргээд таныг хүмүүс хайрлна, хүндлэн, таныг нөгөө ойлгоно. Дээрээс нь таныг тэр нөгөө хүч чадалд итгэн. Ийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол та хэд маань энэ үед бол өөрийгөө жоох алдсан, хүчээ алдсан байгаа юм. За би та хэд тайртай нэгнээс чинь одоо мессеж авчирлаа. Би хаац жаргалтай амраамглан байгаа. Би чамд маш их хайртай. Миний төлөө бити санаа зовоорой гэж хэлүүлж байна. Тэгэхээр энэ илүү өнгөрсөн дэх хүнээс нь орж ирж байгаа мессеж байна. Тэгэхээр та эдийг маань надруу тэрөөсөө санаа зовох хэрэггүй, өнгөрсөн бодох хэрэггүйгээр та хэд маань харин өөрөөсөө хайрлаад илүү өөрөөсөө аз жаргалтай байгаарай гэсэн мессеж төлхөө хүргэж байна. Өнгөрсөн дэх харилцаан дээрээ санаа зовж байгаа. Өнгөрсөн дэх харилцаа тавьж явуулж чадахгүй байгаа хүмүүс байгаа бол харин эксүүдэн та хэдэд ингэж хэлж байна. Одоо ингэж тавьж явуулаа. Би чамаа тавьж явуулсан. Би аз жаргалтай байгаа. Тийм учраас чи ч гэсэн аз жаргалтай байгаад өөрийгөө замаа олоорой. Өөрөө аз жаргалтай байгаарай гэсэн мессежийг та хэдэд маань хүргүүлж байгаа юм байна. За ингэж нэг циклийг амжилттай дуусгах гэж байгаа хүмүүс байгаа учраас
энэ циклийг хааж чадахгүй байгаа бол энэ харилцаагаа арайхан тавьж чадахгүй байгаа бол таад маань хичээлд маань суугаад энэ харилцаагаа тавьж явуулах тал дээр анхаарад за дээрэс нь бас өөртөө илүү сайхан яг тайтай хөрсөн тэр хөвгчлээ амар амгалан байлгах аз жаргалтай байлгах харилцаагаа дуудаж оруулж ирээрээ гэж хэлье. Болохоор бүлгийн маань харилцаа дараагийн харилцаа жоох удаж очих гээд байгаа юм байна. За ингээд энэ хүртэл үзэн бүгдэнд